Тэмүүлэн 3 ижил хар өнгийн, за цагаан өнгийн шөрөөдийг ашиглан, за 6 шөрөөг ашиглан одоо хичнээн бугавч хийж болох вэ гэж. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бол шууд за 3 хар ижил бөмбөг ингээд дүрсэлчээ. За тэгээд 3 цагаан бөмбөг ийм байсан гэж бодчих. За тэгвэл энэ нэг одоо сэлгээд эхлээд шулууны дагуу ингээд эхлээд сэлгээ. Шулууны дагуу сэлгэх юм бол бид нар ямар хөө боломжууд үүсэх вэ гэхээр за ийм одоо ингээд за ийм байдалтай байсан гэж болно. Гэх мэтчлэнгээр бол ингээд бүх их олон янз юм байгаа. За энэ нэг бол тоологтой бол яг хөө гэхээр бид нарт бол 6 ширхэг юм бол хайрцаг байгаа гэсэн үг. За боломжийн хайрцаг байгаа. За эхнийхт бол бид нар бол нийт 6 шүрнээс бол 6-аас хүснэ хийж болно. За тэгээд тэнгүүт нэг шүр бол хасагч нь гэсэн үг. Тэгэх юм бол хоёр дахьт бол 5 боломж байгаа гэсэн үлдсэн 5. За гих мэтлэнгээр ингээд ийм болно гэсэн үг. Тэгээ энэ үржүүлчих юм бол за 30 720 юм байна. 720 янзаар үүсгэн гэсэн үг юм цоо. Гэхдээ бидэнд бол яг хөө 3 ижилхэн хар, 3 ижилхэн цагаан байгаа шүү дээ. 3 ижилхэн цагааны байраас болох боломж бол нийтдээ 6 байгаа. Энэ 6 боломж бол ерөөсөө өмнөх боломжууд бүх боломжтой бол яг ижилхэн харагдана. За мөн харуудыг ингээд байрыг нь солих те 3 шиг харын байрыг солих бол 6 боломж байгаа. Энэ 6 ч гэсэн мөн адилхан өөр хоорондоо яг адилхан харагдах учраас 720-ыг бол яг хөөр 6-аад дахиад 6 тоож өгнө гэсэн. За ингээд 6 тооод өгчих юм бол 20 ширхэг боломж бол гарч ирнэ гэсэн үг. 20 ширхэг боломж. За тэгэнгүүт бид нар бол яг хөөр бугавч хийх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бугавчийг бол бид нар бол иймэрхүү байдлаар зүүн гэсэн үг. Ингээд үчих гэсэн. За тэгэх юм бол энэ бугавч үүсгэсэн гэж үзэх юм бол яг хөөр ингээд салгаад яг энэ зурсан хэсгээр ингээд салгаад цоо байрлалд оруулах дахиад энүүгээр ингээд таслаад цоо байрлалд оруулаад авах бол яг адилхан одоо юмнууд үүсэх учраас энийг бол яг хөөр 5 тоож өгнө. 5 тоочих юм бол 4 ширхэг бол үүснэ гэсэн үг. За тэгээд эс бол red гэж